Низаач хулгай хийхгүй, низаач ловер хийхгүй. Улс их орноо хөгжүүлэх, хөгжилтэй байл гэж бодод байна. Хөгжилтэй бай гэсэн чи өгсөн. Чи тэгээд улс төрийг жүжиг гэж бодоод байгаа юм уу? Мэдөө. Сайн байна уу хаа? За ороод наашаа өрөөд. За. Яг ингээ аяг тавгаа гоох гэж байж лээ. Одоо танаас зөвлөгөө авах гад л гэл. Гэтэ. Угаал яваад байгаа юм л та. За, улсын их хурлд нэр дэвшнэ. Харин тий нэр дэвшдэг юм уу? Хэдэн онд дэвшиж байгаа? Одоо энэ 24 оны 100 л нэр дэвшдэг юм уу гэж бодлоо. Оо, за. Гэхдээ тэр талаар надаас одоо зөвлөгөө авах гэж Тий, байгаа. тий хаа. Болов шинэ нам байгуулчихдаг юм уу гэж. Гэхдээ Багт өргөтөдөг нөгөө соёл урлагийн их сургууль шүү дээ. Тэр их чинь төгсөж жүжигчний мэрэгчлэр. Оо, жүжигчний мэрэгчлэр. Тий. Чи тэгээд улс төрийг жүжиг гэж бодоод байгаа юм уу? Мэдөө. Гүүштэй хаа жүжиг биш ээ. Тэр чинь би одоо улс төрд гарчих юм бол тэн чинь зөндөл хүмүүс байна шүү дээ. Бөхчүүд байна, гавьяатууд байна. Манай салбараас хүмүүс байна шүү дээ. Тийм үү? Дүүн гарчих юм бол тэгээд жүжиглээд байхгүй шүү. Дуучин муучин юу лээ бөх мөх бас хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэд нар шиг л ингээл бас урлагтай юм хийдэг юм уу гэж бодоод. Оо за. Гэхдээ нөө хүн өөрийгөө голдгүй юм гинлээ. Тэ? Хулгайч ловерчин тийм хүмүүс их байна шүү. Гүү дүү низаач хулгай хийхгүй, низаач ловер хийхгүй. Дүү низээж идэн мэднэ гэж бодож ин төр мөрлөө ингэж яагаад байгаа юм байхгүй хаа. Зүгээр л хамтаа гоё хөгжилтэй бай, хөгжий, улс их орноо хөгжүүлэх, хөгжилтэй байл гэж бодод байна. Хөгжилтэй бай гэсэн чи өгсөн. Хөгжил гэдэг чинь зүгээр нөгөө улс орны хөгжлийг ярьж байгаа юм байна те. Түүнээс чи одоо нэг тийм инээдэм одоо нэг урлагийн тайз нөгөө маазрах нь биш үсттэй. Хөгжилтэй гэж яриад байгаа чинь. Өөр өс юм уу? Гэхдээ чи юу гэж бодоод байгаа юм тэгээд? Чи буруу ойлгоод байгаа юм уу? Хөгжүүлнэ гэдэг нь хөгжилдүүлнэ гэсэн л үг юм байна гэж бодоод буруу бодож. Жаахан буруу ойлголттой байна шүү залуу минь. Одоо үед ямар залуучууд улс төрд орчоод сайд дарга болчоод яваад байгаа гэж. За. Сугны өснүүд. За юу цүнх баригчид. Бөкс долоогчид. Юм хөгийн тийм боссуудыг далдансан юмнууд одоо бас улс төрд одоо явж штэ. Чи одоо тэдний нэг юм биш үү? Гүү ахаа би тийм байсан. Байсан ямар юм байсан чи? Өмнө нэг гişүүн нэг авгаа байсан. Тэгээд би тэрийг болилсан л та манай өөр айгу муу юм. Цүнх баригч байсан юм уу? Би барьж исэн. За чи хилээ гаргаад юу? Бөкс долоогч байсан юм уу асаа? Мэдэж гин үү? Ер нь л урт хэлтэй юм байна да. За. Улс төрд орно гэдэг чинь мэдээ. Тийм одоо амар ажил одоо биш байх ёстой байгаа юм шүү дээ. За. Яах вэ? Би нэг л боловсрмоор санагдаад цэцгэлмээр санагдаад их. Яах вэ? Гэхдээ одоо тэгээд Монголдо сур тий дэлхийн ертөнцийг юм унш, юм мэдээлэл ав, мэдлэгтэй боловсролтой болчлоо. Улс шиг улс болгочихын төлөө ажиллаж чадах юм болохоор л одоо ах тараар зөвлөгөө авдаа. За. Саяных бол зөвлөгөө биш юм байна тийм ээ. За одоо ерөнхийдөө бол бас зөвлөгөө гэж бодчих. За. За баярлалаа хаа. За дүүн дараа дахиж холбогдож магадгүй шүү хаа. Тэгээд дүү. За бараг тех хэрэг байна уу да. Өөрийгөө сайн боловсруул. За. Аль үйлдвэрт намайг боловсруулах бол хаа? Аль үйлдвэрт намайг боловсруулах бол? За. Гахаан фермд очиод өөрийгөө боловсруулчаад өрөөд ирдээ. За хаа ойлголоо. Гахаан ферм. За. Гахаан ферм байх юм биш үү? Ферм одоогийн залуучууд.